Хөтөлбөрийн нисэгт хөхний хор тавдрыг даван туулагч Бат Хишгийг онцолж байна. Тэрээр 2023 оны 10 дугаар сард анх хавдартайгаа мэдээд бусдын айдас сэтгэлээр унаж маргааш хөх гэж байгаа мэт санагджээ. Тэгвэл өдгөө Бат Хишиг хор тавдрыг даван туулаа зогсохгүй дэлхийн дээвэр оргилуудын нэг Манас руу хайрхны 8163 м давирч одоо дэлхийн ноён оргил Эверест руу авирах дараагийн зорилгоо биелүүлэх гэж байна. Бат Хишиг бол хор тавдраар өвдөж түүнийг даван туулж буй мянган хүний төлөөллөө. Тэрээр анх хавдартайгаа мэдээд яагаад заавал би гэж хэмээн бодож байсан бол одоо харин хор тавдартай хүмүүст урам зориг өгөх гэсэн бурхны шагнал хэмээн бодох болжээ. Тиймээс чагланд орсноос 9 сарын дараа хавдраар өвдсөн хүн өгтгүй даван туулж болдог гэдгийг харуулахын тулд Манас руу оргилд авчирчээ. Монгол хүн хор тавдрыг тусаад өгдөг биштэй, эмчилж чаддаг, цэг тавьж чаддаг. Би яг тэр Манслын оргилын орой дээр 8163 м-ийн өндөр дэлхийн 8 дахь оргил байхгүй юу? Тэн дээр би энд хор тавдартайгаа тэмцээд цэг тавилаа шүү гэдгээ баталчаад ирсэн л дээ. Хавдартайгаа мэдэж хавдраа даван тууснаар түүний амьдралд олон зүйл өөрчлөгдсөн. Үргэлж бусдыг нэгт тавьж өөрийгөө хойш тавьдаг байснаа болж өөрийгөө хайрлах болсон байна. Мөн хавдрынхаа тухай нуух биш бусдтай хуваалцаж зөвлөгөө өгдөг болсноор эрх чөлөөг мэдэрсэн гэлээ. Энэ хугацаанд тэрээр 4 удаагийн хийм 20 удаагийн туяа амжилтыг хийлгэжээ. Одоогийн өнцгөөс харахад гээд одоо би нөгөө буцааж бүх юмаа ингээд өөрийгөө даван туулаад явж исэн бүх юмаа харахад үнэхээр өөрөөрөө бахархдаг л да. Босч чадахгүй мянган шалтгаан байсан ч 1001 шалтгаан босох шалтгаан гараад явах ёстой гэд өөрийгөө их зоригжуулж исэн. Тэгээ өнөөдөр би эмэгтэй хүн бол эмэгтэй хүнээрээ байх ёстой юм байна. Би өгсөн биш те зүгээр өвдсөн юм чинь хүмүүс ч гэсэн зөндөл хүн даван туулаад гарч хат би ягаад даван туулж гардаггүй юм гэд өөрийгөө нөгөө өвдсөн хүн чинь нэг тийм ядарсан нөгөө царай зүсээ хүнд харуулах биш харин бүр илүү цоглог царай зүсээ харуулна ч юм уу те гих мэтлэн өөрийгөө нөгөө нэг жоохон юмнаар цэнгэлж ийсэн. Миний амьдралын ирээдүй бол ерөнхийдөө их богинохон болчлоо. Надад өөр бусад юмны хүсэл сонирхол ерөн шаардлага алга да ч гэдэг юм уу те нэг бүх талаараа зөвхөн өвчнийхэн хүрээл дотор өөрийгөө ингэж бодож байгаа. Эргээ тэр байдал нь хүнийг тэр чигээр нь харьцангуй хязгаарлагдмал юм сул дорой байдал руу оруулж байгаа ийм хандлага нэлээд байна. Тэгэхээр тэрийг эвдэж байгаа, эвдэж чадсан цөөхөн хүмүүсийн нэг манай Бат Хишиг байгаа байхгүй юу? Бат Хишиг волейбол, дугуй, алхалт гээд олон спортоор хичээлж байсан Монгол Улсын зөвлөх инженер. Мөн өвчнөдөө төвлөрөх биш спортоор үргэлжлүүлэн хичээлсэн нь Бат Хишигт хамгийн их урам зориг өгч хурдан идэхэд тусалжээ. Иймээс ч тэрээр өдгөө дэлхийн ноён оргил Эверест руу авирахаар зорж байна. Одоо миний зорилго өндөр боллоо. Одоо би та нараас Монгол улсынхаа ард түмнээс нуугадах юу ах вэ? Ерөнхийдөө дэлхийн дээвэр оргил болох 8848 м-ийн өндөр Эверестэд гарахаар бэлтгэж байгаа. Тэгээд монголчуудаас ямар ч л гэсэн би чадсан юм чинь те. Та нар ч гэсэн бас намайг миний хүсэл мөрөөдлийг биелүүлээд бас хандив өгөх болов гэд бас итгэж найдаж хандив цуглуулж яваа. Мөн тэрээр хор тавдартай хүмүүст хандан хор тавдартайгаа тэмцэх хэрэгтэй. Үхэл тэмцдэг хүнд бууж өгдөг гэдгийг уламжилсан юм а. Мөн эмэгтэйчүүд хөхөө тайруулснаар амьдрал дуусах юм шиг ханддаг. Энэ бол асуудал биш, амьдрах нь хамгийн чухал хэмээснийг уламжлая.